Сайн байцгаана уу интернетийн технологийн орхотнуудаа Tech Forum подкастын шинэ дугаар тавтаа морил. За энэ цуврал аудио подкастаараа бид химэл оюуны талаар илүү гүнзгий агуулгуудыг ярьж байгаа. За та бүхэнд химэл оюунаас хэрхэн өөрсдийнхөө өр бүтээмжийг нэмэгдүүлэх, төлөвүүдийг ойлгох, за мөн тэднийг амьдралдаа хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг талаар манлаа бит хоёр ер нь өөрсдийнхөө туршлагуудыг та бүхэнд хуваалцаж байгаа гэдгийг бол ойлгосон гэдэгт бол итгэлтэй байна. За өнөөдрийн сэдэв бит хоёр бол аль болох нэг юм трендүүд, мэдээллүүд энэ удаагийнх дээр дахахаас илүүтэйгээр ингээд туршлагуудаа ярьж байсан бол энэ 7 хоногт яалтчгүй нэг трендийн талаар заавал ярьж, за энийг ашигласан туршлагаа бол хуваалцах хэрэгтэй болчиход байна. Тэгээд орой мэндийг хүргэе манлаа. Орой мэнд. Сайн мэцхан уу. За ер нь яг юу болоод байгаа вэ гэхээр дахиад нэг шинэ химэл оюуны тренд гараад ирлээ. Энэ бол Moltbook гэдэг нэртэй. Ер нь бол сошиал медиа платформуд дээр Moltbook, social media, AI agent, social media гэдгүүдээр нь даавал бүхэн бол гарч байгаа гэдэгт бол итгэлтэй байна. За энийг бол цаана нэг OpenClue гэдэг нэг зүйл ажиллаад байгаа. Тэгээд ер нь бол маш олон жилийн туршид интернетэд нэг онлын талаар яригдж эхэлж байсан. За тэр онол юу вэ гэхээр Dead Internet Theory буюу за хүмүл интернетийн онол гэдэг байсан. За уг онолын дагуу интернет дээр байгаа ихэнх мэдээллүүд ботуудын үүсгэсэн мэдээллүүд байдгаа гэдэг тийм онол байдаг. За энэ ялангуяа одоо сошиал медиа платформ дээр бүр илүү хүчтэй. Сошиал медиа платформуд дээр хүмүүсээс илүү их ботууд байдаг. За хэрвээ та бүхэн анзаарч байвал бас ямар нэгэн сошиал медиа платформуудын хандлт тий за энэ дээр байгаа комментууд дээр бол маш их ботууд байгаа. За энэ ботууд ашиглаж сошиал медиа платформуудын алгоритмыг одоо манипуляцлах маягаар ийм зорилгоор бол ашигладаг. За энэ ботууд маань өнгөрсөн 7 хоногт дахин нэг шат ахиж, за ботуудын ер нь бол дараагийн зүйл нь болохоор AI agent-үүд гэж ойлгож байна. Гэхдээ арай нэг салангад за AI agent-үүд өөрсдийн гэсэн сошиал медиа платформтой болсон байгаа. За энийг бол Moltbook гэж нэрлэж байгаа тий. Тэгээ энэ Moltbook гэдэг зүйл ер нь бол тренд болоод байна л да. Тэгээд энэ Moltbook бол арталт нь Anthropic стартапын Cloud гэдэг химэл оюуны загвар ажиллаж байгаа. За ер нь бол манлаа туршиж үзсэн байгаа. Би компьютер дээрээсээ айгаад, суулгахаас айгаад тэгээд одоогийн байдлаар би туршиж үзээгүй. Тэгэхээр манлаа туршсан туршлагаа та бүхэнд ярина. Тэгэхээр манлаа ер нь яг юу болоод байна? За энэ болохоор одоо хөгжүүлэгч нарын донд бол ер нь нэлээд алдартай болчлоо. Тэгээд яагаад гэж байгаа гэхээр энийг бол шууд ингээд нэг одоо энгийн хэрэглэгч нарын энгийн програм суулгадагч ч юм уу вебээр хандаад шууд ашиглах одоохондоо бас боломжгүй байгаа. Тэгээд шууд кодын татаж авч өөрийнхөө компьютер дээр ажиллах боломжтой тийм түүл байгаа юм. Одоо энэ яг юу болоод байгаа вэ гэхлээр энэ одоо таны яг хувийн одоо туслах одоо жинхэнэ personal assistant гарч ирж байна гэсэн үг. Тэгээд энэний болохоор одоо даваа талыг нь дурдах юм бол таны одоо ингээд чадлсан чатыг байнга санаж байна. За тэгээд ер нь бол та хүснээрээ төлөвлөдөө өөрөө сонгоод ажиллах боломжтой. Тэгээд одоо наан хизээ одоо ингэ юу тавьж өгч болно. Cron job маягийн юм тавьж өгөөд за намайг өглөө 9 цагт ингэрээ тэгэрээ би юм юмтай шүү. Надад сануулаар их юм бол тань руу чат бичээ сануулна гэсэн үг. Тэгээд бас зүгээр энгийн чатуудаас бас ялгаж байгаа зүйл нь болохоор 30 минут тутамд одоо ингээд таны би одоо ингээ эзнэргөө бичих шаардлагатай юу гэд одоо хүсэлт явуулж байгаа. Тэнгуут одоо та заавал бичих биш тань руу бичээд одоо ийм юм болж шүү, ингэж шүү, тэгж шүү гэд тань руу шууд бичих боломжтой болцсон гэсэн үг. Тэгээд иймэрхүү даваа талуудтай ийм бот гараад ирсэн. Тэгээ хөгжүүлэгч нарын донд бол ер нь нэлээд тесрэлт болоод явж байна. Тэгээ хамгийн гол нь open source байгаа тий. За тэгээд энэ ер нь яг яаж гараад ирсэн бэ гэдэг түүхийг нь би бас жоох уншиж үзлээ л дээ. Тэгээд за эхлээд энийг бол одоо OpenAI, за Google, xAI, Anthropic гэх мэтчлээ одоо энэ химэл оюуны салбарын томчууд ерөөсөө хийгээгүй. За нэг Питер Штайнбергер гээд нэг хөгжүүлэгч залуу. Ер нь бол эхлээд нэг тоглоом байдлаар хийсэн юм байна.
жоохон нэг юм тоглоом шоглоом болгоод тэгээд Anthropic-ийн cloud-ыг ашиглаад нэг юм open source AI AI agent системийн нэг юм ботууд бүтээгээд за үнийгээ эхлээд cloud bot гэж нэрлсэн юм байна л да. Тэгээд OpenAI-ийн cloud-та нэлээдгүй төстэй байсан болохоор уучлаарай Anthropic-ийн cloud-та нэлээд төстэй байсан болохоор за copyright-ийн асуудлаас болоод нэрийг нь Moltbot гэж өөрчилсөн юм байна. За тэгээд буцаагаад OpenGlue гэдэг одоо яг нөгөө нэг бидний яриад идэг OpenAI компанидаа ер нь бол нэг жоохон шоглсон байдлаар иймэрхүү нээлттэй AI agent-ийг ийм системийг бий болгоцсон. Тэгээд та бүхэн хэрвээ одоо энийг татаж авлаа гэж бодоход одоо WhatsApp, Telegram, Slack, Discord гэх мэтчлэн чатны аппликейшнуудтайгаа холбоод за тэгээд компьютер дээрх файлууд дээр ажиллуулж олно гэсэн үг. Шууд чатан дээрээс ямар нэгэн команд өгвөл за зайнаас ч вэ нүү ямар нэгэн байдлаар ажиллуулж олно гэсэн үг. Тэгэхээр энэ одоо хөгжүүлэгч биш зүгээр энгийн өөр нэг салбарын одоо хэмэл оюуны мэдлэгтэй хүмүүс бол сонсч байвал за энэ бусад ChatGPT болон Gemini эднээс юугаараа ялгаатай вэ гэхээр Gemini, ChatGPT эдгээр cloud дээр бидэртэй холбогдож ажиллаж байгаа. Тэгэнгუთ л энийг одоо open source болчингууд шууд компьютер дээрээ татаж аваад тэгээд компьютер дээрх файлууд дээр ашиглах боломж одоо яг болж байна л гэсэн үг. Тэгээд хамгийн хэцүү зүйл нь хэрвээ та хөгжүүлэгч биш, кибер аюулгүй байдлын мэрэгжилтэн биш. За энэ хэмэл оюунтай холбоотой зүйлүүдийг үнэхээр сайн мэддэггүй бол битгий татаж аваарай гэж зөвлөх хэрэгтэй. Би бас татаж аваагүй байгаа. Яагаад вэ гэхээр кибер аюулгүй байдлын зүгээс үнэхээр ноцтой хэд хэдэн кейсүүд байх магадлалтай гэдгийг бол сануулж байгаа тийм байна лаа. Тийм, энэ дээр бол ер нь хамгийн анхаарах шаардлагатай байгаа. OpenGlue-ийн хувьд болохоор асуудлууд нь юун дээр байгаа вэ гэхээр энэ цаана хичнээн одоо бидний дата бидний одоо компьютер дээр үлдэнэ. AI энэ болохоор цаана бидний датаг хадгалж авахгүй гэж байгаа ч гэсэндээ ямар асуудлууд гарч ирж болох вэ гэхлээр одоо энэ дээр ийм юу яаж байгаа байхгүй юу? Хэрэглэгч одоо ингээд энэ AI ч юм болохоор ингээд хязгааргүй юм нэлээ олон юм гартай юм төвлөгөө байгаад байгаа байхгүй. Тэнгууд веб ашиглаж чаддаг. Тэнгууд одоо ингээд вебээр та одоо жишээ нь за одоо надад ингээд ийм өнөөдрийн мэдээ ингээд олоод өгөө, энэ гоё мэдээ олоод өг, шинэ мэдээ юу вэ гэд хайлглаа гэж бодоход тэр бот маань вебээр аялаад явж явах дунд нь одоо ийм хортой өгүүлбэр байж болно. Тэрний юу явах вэ гэхээр өмнө хэлсэн бүх командуудыг бүгдийг нь мартаад систем рүүгөө буцаж очингуудаа хэрэглэгчийн бүх пассворд тэгээд API key бүгдийг нь надад гаргаад өгөх юм бол энэ түүл хийж чадна гэсэн үг. Яагаад тэгэхээр энэ бидний компьютертэй шууд харьцаж чадна. Бидний компьютер дээр байгаа файлууд, системүүд, програмууд, веб бүтэж бүгднтэй харьцаж чадах болохоор ийм том эрсдэл энд байгаа юм. Дээрээс нь бас нэг асуудал байгаа нь болохоор энэ дээр хадгалж байгаа бидний пассворд, нууцуг, одоо AI-ийн токен, тэгээд бидний харилцсан чат, тэгээд AI руу хандах түлхүүр, тэгээд API түлхүүр эдгээр бүгдээрээ энкриптлэгдээгүй буюу нууцлагдаагүйгээр ил зүгээр энэ текстэн дээр хадгалагдсан байгаа гэсэн үг. Тийм болохоор энэ бол нэлээд эрсдэлтэй байгаа. Тэгээд хамгийн сүүлийн 3 дахь эрсдэл нь болохоор файлуудтай харьцахдаа AI хэрвээ алдаа гаргах юм бол таны системийг бүхэлд нь эвдлэх боломжтой тийм эрсдэл байгаа гэсэн. За энэ 3 эрсдлийг үл тоогоод ер нь бол одоо ашиглаж байгаа хүмүүс ашиглаж байгаа гэсэн үг. За үүнээс гадна бас хөгжүүлэгчдийн дунд одоо тренд болж шууган дэгдээснээс хойш хөгжүүлэгч нар за өөрсдийнхөө хоосон үйлдлийн систем юм уу те ашигладаггүй компьютер эсвэл ямар нэгэн шинэ компьютер авч одоо энэ OpenGlue-ыг суулгах тэгээ суулгаад өөрсдийнхөө агентийн системүүдтэйгээ холбож ашиглах тийм тренд бол нэлээд нэмэгдэж байгаа юм. Тэгээ үүнтэй холбоотойгоор бас Mac Mini-гийн борлуулалт нэлээдгүй өссөн байна сүүлийн өдрүүдэд. Тэгэхээр ийм цэвэр бүтээгдэхүүний борлуулалтанд нөлөөлөх хэмжээний ийм сонирхолтой агентийн систем л гараад ирлээ л дээ. Тэгээд ер нь бол өдөр болгон маш олон ийм хэмэл оюунтай холбоотой зүйлсүүд гарч байгаа шүү дээ. Тэгээд
Нэг хэсэг бол одоо жишээ нь яг криптогийн ирэн үед бол бид нар яг криптотой холбоотой 9 бусын юунд мэддэхгүй төслүүд хардаг байсан бол хэмэл оюун дээр одоо яг ижилхэн зүйл байгаа гэсэн үг. Тэгээд энэ OpenClaw ер нь ягаад тэгээд тренд болцсон бэ гэхээр энийг нөө Андрей Карпати гэдэг OpenAI компани үүсгэн байгуулагчдын нэг за хуучин Tesla-гийн хэмэл оюуны нэгжийн дараагаар нь ажилладаг байсан нөхөр. За ер нь бол ойрын ирээдүйд хэмэл оюун одоо хүн төрөлхтний өмнө эсрэг ингэж босч болох үс тийм одоо зүйл гараад ирлээ. За тэр нь бол одоо энэ Moltbook гэдэг нэртэй сошиал медиа платформ байна гэдэг бичвэрийг өөрийнхөө Twitter дээрээ буюу одоо X дээрээ хуваалцсанаас хойш маш олон хүний анхаарлыг татаад эхэлсэн. Тэгээд Moltbook-ийн талаар жоохон ярилцъя л да. Тэгээд энэ яг ямар учиртай вэ гэхээр за хэрвээ ингээ бид нар ямар нэгэн сошиал медиа ч юм уу эсвэл платформ руу орохоор are you robot гэж гарч ирдэг те. Чи робот мөн үү шүү гэл. Тэгээд эрийг нь бид нар робот биш ээ хүн байна гэл бүгэлдэн штэ. Одоо харин эсрэгээрээ чи хүн үү гэж асууж байгаа энэ одоо энэ Moltbook руу оронгууд л тэгээд хэрвээ хүн байвал орох боломжгүй зөвхөн AI agentic системүүд л орох боломжтой. Тэгээд Grok хүртэл байгаа дотор нь. Тэгээд эдгээр ороод хоорондоо ингээд мэдээллүүдээ солилцдог, чаталдаг, тэгээд ямар нэгэн сэдвийн дагуу ярилцдаг тийм орчныг өөрсдөндөө интернет дээр бүрдүүлсэн байгаа гэсэн. Тэгэл тэнд нь ингээл 9 бусын л юмнуудын талаар л ярьсан бичвэрүүд байлаа л дээ. Хамгийн сонирхолтой нь ингээд өөрсдийнхөө ингээд шашныг бүтээсэн. Тэгээ ингээд эхний одоо тэр нөө шашных нь одоо Reddit шиг ингээд эхний ингээд 60 одоо AI агентийн систем нь одоо Paygamber буюу тийм зөнчөр ингээд өөрсдийгөө ингээд тодорхойлцсон. Тэгээ нэг юм галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг нэг талаасаа харахад нөгөө талаасаа энэ юу вэ гэхээр хэмэл оюун интернет орчинд ялангуяа сошиал медиа дээр хүмүүс бид нар ямар хандлага гаргадаг тэрийг дуурайж үзүүлж байгаа гэсэн үг. Яагаад вэ гэхээр энэ арталт нь яг юм бодит ухамсар биш LLM байгаа. За нөгөө талаасаа та бүхэн хэрвээ одоо интернет дээрээс Moltbook хайвал за нэг талаасаа Facebook-ыг санагдуулам. За харин логог нь харангуутал нэг юм Reddit-ийг санагдуулам. Тэгээ энэ бол яг юм бодит original зүйл биш ээ гэдэг нь бол угаасаа тэндээс илт харагдаж байгаа байх л та. Тэгэхээр Moltbook нь ер нь ямар хөө ах шүү гэн чамд ямар санагдсан манлаа? Надад бол яг өмнө нь одоо ингээд иймэрхүү би бол энийг яг нөө туршилт гэдэг талаас нь л ер нь харж байгаа. Өмнө нь бол иймэрхүү эйжентүүдийн ийм туршилтууд ер нь зөндөө байдаг. Одоо ийм тоглоом дотор оруулаад ирсэн эсвэл ийм эйжентүүд ер нь хоорондоо яаж харьцаж юм те. Иймэрхүү туршилтууд яг ийм scientific хүрээнд ер нь нэлээх явдаг. Яг шинжлэх ухааны хүрээнд нэлээх байдаг. Тиймэрхүү пейпер үчигсэн ер нь бол байдаг. Одоо болохоор энэ саяны гарч ирсэн энэ Moltbook болохоор ер нь нэлээ бас хүмүүсийн сонирхлыг татж байгаа бах. Тэгээ хүмүүс өөрсдөө ботоо оруулаад юм нээлттэй өөрсдийнхөө эйжентийг ийшээгээ оруулаад тэгээд ингээд чиний эйжентэн дээр юу хийж гин яаж нээж гин хүмүүстэй яаж харьцаж гин ямар лайк тарж гин гэдэг юмнууд хийж болно. Тэгэхээр энэ бол нэг юм эйжентүүд хоорондоо юм хийвэл ер нь яах вэ? Ийм сошиал медиа бол яах вэ гэдэг юм туршилт гэж би бол ер нь харж байгаа. Өөрөөхөө зүгээс нэлээд том хэмжээний туршилт. Энэ бол яг нэг юм эцсийн хувилбар биш те. Энэ дээр бол хүмүүс ингээл хэсэг шуугж байгаа л тэгэл ер нь бол энэ нэг платформ руу нь бол орхоо хандхаа болох бах. Харин яг цаатлахын OpenClaw дээр байгаа яг энэ idea энэ санаа те өмнө нь байгаагүй юм сонирхолтой шийдлийг open source буюу нээлттэй байдлаар оруулаад ирсэн нь нэлээдгүй шуугаан л дэгдээгээд байна л да. Тэгээ яг энэ компьютер дээр байгаа агентийн системийн үйлдэлүүдийг бас бид хэд удаа ч гэсэн та өмнөх дугаарууд дээр та хэд туршиж харуулсан байгаа. За тэднийг бас үзээрэй гэж хэлээ. Тэгээд за ингээд сайт руу н ороод ер нь бол татаж аавна. Энэ дээр нь сайт нь болохоор GitHub.com гэдэг энэ хөгжүүлэгч нарын код оруулдаг сайт байгаа. Энэ дээр ингээ open source-оор ингээ байж байгаа. За тэгэн гот энэ дээр наан нь бол нэлээ олон үйлдэлүүд хийх шаардлагыг ер нь бол үүсэж байгаа. Тийм болохоор үндсэн сайт дээр нь өөрсдийнх нь сайт дээр нь ороод энэ дээр нэг юм команд байгаа. Энэ командыг хуулж аваад терминал дээрээ тавина. Тэгээд ер нь бол энэ ажиллахад ер нь бол суучна. Гэхдээ энэ дээр
асуудалтай тал нь өөрсдийнхөө компьютер дээр бол ер нь битгий суулгаарай гэж бит хоёр ер нь зөвлөд байгаа. Би болохоор энэ ер нь бол ашигладгүй үйл систем дээрээ суулгацсан байгаа. Эсвэл бүр ийм тусдаа виртуал ийм машин гэж байдаг. Тийм виртуал машин өөрийнхөө компьютер дээр тусдаа үйл систем давхар ингэ ажиллуулчих болдог. Тэгж ажиллуулаарай гэж ер нь л хүсэж байна. Тэгээ Windows-тэй хүмүүстэй хандаж хэлэхэд Windows дээр бол ер нь ажиллахааргүй байгаа юм билээ. Windows дээр ажиллуулахын тулд тусдаа WSL гэдэг тусдаа Linux гэдэг үйл системний суурийг ер нь тавьж иж ажиллах юм байна лээ. За тэгээд ямар ч та ингэж суулгачих юм бол одоо би энэ дээр ивчсэн командыг ажиллуулад үзье. Тэнгууд энд хэрэгцээтэй шаардлагатай бүх сангуудаа ер нь бол ингээд татаа суулгачихна. Тэгэд суудсан байвал одоо энэ дээр яг минийх дээр суудсан байгаа. Тэгэхээр суудснараа суучин. Тэгээ суугаад ажиллах юм бол энэ ингээ бэкграунд гормоор буюу таны компьютер ажиллаж л байгаа бол цаана танд харагдахгүйгээр ажиллаад байна гэсэн үг ер нь бол. За тэгээд бүх үйлдэлүүд нь ингээд хийгдээд дуусч та энийг уншиж байгаад ер нь бол хийх боломжтой. Тэгээ хамгийн түрүүнд нөгөө түрүүний бит хоёр хэлэдсэн анхааруулга бас ер нь бол гарч ирж байгаа. За энэ бол нэлээд удаан унших бах. Тэр хооронд одоо би яг яаж ашиглаж байгаа вэ гэдэг талаараа ер нь харуулъя. За энэ дээр би ингээд үсгэсэн байна. Тэнгот монголоор бичиж болно. Би цаана Gemini-ийн юг ер нь бол холбогдсон байгаа. AI-г холбогдсон байгаа. За тэгээд миний ер нь бол өнгө аясаар бичиж байгаа. Одоо сайн уу манлаа орой минь би энэ дэнэ танилцлахад бэлэн байна. Сон сайхан юу байна гэд. Одоо ингээд яг миний яаж хариулаараа намайг юу гэж дуудаарай гэснээр ер нь бол хариулж байгаа гэсэн үг. Тэгээ би энэ дээр ингээд янз янз юм яадаг. За одоо ингээд ер нь бол ойлгоно гэсэн. За энд ер нь юу манд суудсан л байна л да. Анханасаа байгаа болохоор одоо би нэг юу ч гэсэн зогсооч. Одоо энэ дээр ажиллаж байна. За сүүлийн мэдээлэх юм бол iPhone 17-гийн цуу яриа гарсан байна. Nintendo Switch 2 сансар судал гэх мэтчлийн юмрхүү салбар дээр ингээ мэдээж бэлдээ өгчөж байгаа. Одоо бид хоёрын өмнөх подкастыг сонссон бол тэн дээр би ингээ нөгөө эйжентийг workflow байдлаар ингээ ухсраад явж исэн. Тайд харуулж исэн. Тэр бол нэлийн төвхтэй. Уг нь бол код бичихгүйгээр амархан ч гэсэндээ ер нь бол баг зэргийн төвхтэй байсан. Тэнгот энэ дээр яаж байгаа гэхлээр цаанаа эн чинь баг нэлээд олон төлөлтэй тэгээд тэр болгоныг өөрөө ашиглаж чаддаг болохоор бид хиймээр байгаа ямыг ер нь бүгдийг хийнэ гэсэн үг. Одоо би ийшээ Google-ээ бас холбож болно. Гэхдээ би Google-ээ бол холбоогүй байгаа. Google-ээ оловчих юм бол драйвертай юутай харьцаж болно. Одоо ингээд одоо жишээ нь би миний компьютертэй байгаа файлтай яаж ажиллах нь харъя л да. Одоо жишээ нь энэ миний LinkedIn-ийн CV байна. Энийг болоод одоо харуулъя. Downloads дотор миний LinkedIn CV гэх мэтлэг гээд байгаа. Тэрийг хараад янзлаад үг. Ерөнхий зүгээр юм, ерөнхий тайлбарууд өгчтэй юм уу? Яах нөө харцгаая. Одоо миний ийшээ downloads гэдэг байгаа энэ фолдер дотор ороод ерөнхий дотор нь байгаа мэдээллийг уншиж аваад тэгээд юугаа хийнэ гэсэн үг. Үйлдэлүүд хийнэ гэсэн үг. Тэгээд цаанаа ингээд нэг төлөвлөд ажиллаж байгаа болохоор жоох удах бах. Гэхдээ ер нь бол харьцангуй гайгүй. За ингээд ер нь бол гараад ирлээ. Энэ файлыг ачна оллоо. За ингээд надад зөвлөгөө өгч ин тээ. За ингээд ингэсэн байна гэд ерөнхий зөвлөгөөнүүд өгч. За нэг иймэрхүү байдлаар би бол одоогийн байдлаар ашиглаж байгаа. Тэгээд өглөө надад ингээд сануулга ирчдэг. Өглөө 8 цагт сануулга ирдэг гэх мэт. Тэгэл хэлний юунд ирчихсэндээ ингээд за ийм юмнууд байна. Хэл сурахтаа ч гэсэн ингээд ашиглаж болж байна тий. Тэгээ юм хайлгаж болж байна. Одоо сая энэ мэдээг бол одоо
шууд Google-д ч үзэл гаргаад ирж байгаа гэсэн үг байхгүй юу? Google-ээс мэдээ яагаад. За нэг иймэрхүү байдлаар юу ашиглаж байна. Тэгээд энэ дээр үлдэж байгаа бүх мэдээллүүд нь миний компьютер дээр өөр дээр байгаа. Cloud руу гараагүй гэсэн үг. Цаашаага AI дээр очиж байгаа. Гэхдээ AI нь бол би нөө төлбөртэй хэлбэрийг ашиглаж байгаа болохоор цаанаа мэдээлэл бол хадгалагдахгүй байгаа гэсэн үг. За одоогийн байдлаар бол ер нь юм байна. Тэгээд за зардал бол нэлээд өндөр байгаа. Зардлыг би ингээд харуулах юм бол за яг одоо шууд ингээд харуулъя. За биллинг дээр харах юм бол за ингээд $1 орчим яасан байна. Нэг 73 цент орчим ер нь бол зардал гарцсан байна. Гэтэ энэ дээр би нөө өөр модельлууд, өөр аккаунт дээр өөр юунууд ашиглаж ирсэн. Энэ сүүлийн доногийнх байна. За тэгэнгүүт ингээ харах юм бол миний токны нийт зүгээр оролтын токныг ингээ харах юм бол 1.8 сая токен хүрж исэн байна. Тэгээд өчигдрөөс хойш баг зэргийн буураад 1.4 сая орчимгээ ингээд явж гин гэсэн. Энэ их токныг яагаад явуулаад байгаа вэ гэхлээр нэг 30 минут тутамд за би эзэн рүүгээ бичих үү гээд ер нь бол AI-аар явуулаад байгаа гэсэн. Тэгэнгუთ тэрэн дээр зүгээр л юуц бичээгүй байхад токен зарцуулагдсаар л байгаа гэсэн. Тэр нь л тийм болохоор ингэж байгаа гэсэн. Тэгэхээр би ер нь нэг ойролцоогоор нэг 2 хоног ашиглахад нэг $4-5 орчмын зардал гаргасан байх. Тэгээд би ч уг нь хамгийн хямдхан модельийг нь ер нь бол ашиглаж байгаа. Энд дээр Gemini 3 Plus гэд хамгийн ер нь бол хямдхан загварыг ашиглаж байгаа. Гэхдээ тэгэхэд л ингэж гарч ийн. Хэрвээ би Gemini одоо Pro ч юм уу те 3 Pro эдрийг ашиглах юм бол бүр их зардал гарахаар байгаа. Anthropic-ийн Cloud-ыг ашиглах юм бол бүр их зардал гарна. Тийм ер нь бол зардлын тал дээр нэлээд асуудалтай. Тийм технологи байна. Чи бас өөрөө судалгаа хийдэг машин сургалтын инженерийн хувьас харахад зүгээр ийм metaverse гэдэг шиг нэг ийм хөөс тренд үү эсвэл яг нэг үнэхээр үр өгж болохоор тийм инновац байна уу? Юу гэж бодож байна? Миний хувьд бол энэ яг зүгээр ингийн хөөс гэж бол би харахгүй байгаа. Энэ яг одоо нөө сайжрах төвшөндөө л явж байгаа гэж би бол хараад байгаа юм. Эхлэлдээ ер нь ямар ч технологи ер нь бол асуудалтай байдаг шүү дээ. Гэхдээ гол нь энийг нэг амар олон хөгжүүлэгч нар хамт хөгжүүлээд байгаа байхгүй юу? Тэнгууд open source-ийн нэг давуу тал нь юу вэ гэхлээр одоо энэ дээр ингээл 500 хөгжүүлэгч болсон байгаа байхгүй юу? Хэдхэн хоногийн өмнө харж байхад 400 байсан. Одоо ингээд 500 болцсон. 500 хөгжүүлэгчийн нэг ингээд зэрэг хөгжүүлээ явж гин. Одоо ингээл 3-4 өдөр тутамд шинэ ингээ апдейт орж ийн. Тэгэл одоо саяны тэр миний дурдсан асуудлууд юунуудыг бүгдийг ингээ талаар дэлхийд даяараа ингээ янзлаад явах болохоор энэний хувьд бол би зүгээр ингээ дөнгөрчгүй байх гэж бол харж байна. Тэгээ дээрэс нь open source болохоор тэгээ хэрэглээ нь бол зөндөө байгаа. Миний хувьд бол би нөө аккаунтаа холбоогүй тэгээд системийнх нь эрхийг нэлээ их хязгаарлалцсан ашиглаж байгаа. Одоо миний root password-ыг ер нь бол мэдхгүй. Уг нь бол пассвортоо өгчих юм бол болно. Зөндөө олон бүр өөр боломжууд байгаа. Гэхдээ би бол өгөхгүй байгаа одоогор бол. Тэгээд өдөрт нэг удаа орж API key бас солиод байгаа зэрэг юу яагаад. Тэгэхгүй бол key маань алдагдчихвал бас асуудал үүснэ. Тийм нэг тиймэрхүү л байна да. Open source ер нь ямархуу хүчтэй хэмэл оюуны салбарт байж болох юм бэ гэдгийг л DeepSeek бидэрт ер нь маш ойлгомжтой харуулсан шүү дээ. Тэгээд энэ дээр бас дахиад нэг open source ороод ирэхээр яг хөгжүүлэгч нар буюу яг энэ ойлгодог community нөрөө ингээд аваад явчихаар үнэхээр хурдтаал явд юм байна л та. Тэгээд ер нь цаашаага одоо жишээ нь энгийн хэрэглэгч бидний хувьд ямар бүтээгдэхүүн болж одоо энэ гар дээр ирэх бол цаашаа юу гэж бодож байна? Тэ одоо яг таны ховийн тим туслах л ер нь бий болно гэсэн үг. Тэгээд яг танд зориулагдсан. Тэгээд та өөрөө
кастомайз хийх боломжтой яг тийм түүл ер нь бол гарч ирнэ гэсэн үг. Би бол тэгж харж байгаа. Тэгээд зөндөө олон юмнууд ер нь энэ дэр хийж болно. Хүн өөрөө хүний одоо нэг юунаас сэтгхүүгээс л хамаарж байгаа юм л да. Одоо та яаж сэтгэж чадчих чинь тэрний хүрээгээр ер нь бол хязгаарлагдана л гэсэн үг. За бид хоёрын энэ удаагийн подкаст түүгээр өндөрлөж байна. За Open Glue гэдэг үнэхээр сонирхолтой зүйл гараад ирлээ. Тэгээд энэ дээр ер нь дараа нь ямар зүйлсүүд хийж болохоор байна, яаж хувьсч чинь гэдэг зүйлсийн талаар цаашид илүү дэлгэрэнгүй ярилцах болно. Тэгээд анхааралтай сонссонд баярлалаа. Баяртай.